Энэ уус компьютер. Товчхондоо бол бид цахилгааныг дотор нь түгжиж аваад хүчээр тоо бодуулдаг чулуу гэсэн үг юм. Гэхдээ энэ шидэд эрс яг яаж ижирдэг юм бол доторхойг нь ухаж гидсэнд нь юу байгааг харцгаая. Эхлээд их хавтан. Үүнийг офисын зохион байгуулалтгээд бодчих. Энэ бол бусад үнэтэй эдэнгүүдийг кейсний ёроол руу унахаас сэргээдэг хавтан. Энэ бүгдийг холбодог. Их хавтан байхгүй бол таны CPU зүгээр харанхуйд сууж байгаа эргэлтсэн цахиурын хэлтэрхийл болж өгнө. CPU буюу төв процессор. Энэ бол тархи. Гэтэ күүл тархи биш шүү. Шалгалтандаа сандарч байгаа тооны nerd л гэсэн үг. Таны хийсэн бүхнийг гэрлийн хурдаар хийдэгч нэг удаад нэгс заавар биелүүлнэ. Энэ яг л цахилгаан хөрөө эргүүлсэнгээ таны татврын тайлан гаргаж өгч байгаа залуу шиг. Дарга нь мөн боловч өөрөө чи л ажил хийнэ гэж байхгүй. Дараа нь RAM. Энэ бол компьютерийн богино хугацааны ой санамж. Ажлын ширээгээ төсөөлж, ширээ том байх тусам нэгэн зэрэг олон зүйлд эргэж тавьж болно. Гэхдээ нэг асуудал байна. RAM бол асан загсны ой санамжтай адилхан. Тог тасралал бол бүх юмаа мартна. Олон үс зэрэг хийхэд гайхалтайж нууц хадгалахад бол бүтэхгүй. Хэрвээ RAM ажлын ширээ юм бол хатуу диск нь хонгорд байдаг хэрэгтэй хэрэггүй юм цуглуулдаг сав. Энд таны зураг, тоглоом, бусдад үзүүлэхээс ичмээр эсэ зэрэг бүх зүйл чинь үүр хадгалагддаг. SSD бол тэрстэд хөдөлгүүртэй үүрэг зүүчгсэн юм шиг хурдан агуулах. Юмаа газ олно гэсэн үг. Харин хуучны HDD бол за яах вэ? Харанхууд ном хайж байгаа номын санч гэсэн үг юм. Явандаа олж таараа. Гэтэ битгий яаруулаарай. За одоо GPU буюу graphic card. Хэрвээ CPU нь тоо боддог nerd юм бол GPU бол Gene Bro. Тэр тоо бодохыг тоохгүй зөвхөн сайхан харагдахыг л хүснэ. Энэ залуу 3D graphic, дэлбэрэлт, видео edit зэрэг нүд баясгах бүх ажлыг хариуцдаг болохоор nerd CPU маань ачааллаа дийлэхгүй ухаан хаздах шаардлагагүй болно гэсэн үг юм. Тижээлийн блок. Энэ бол ходоод нь. Ханаас гарч ирж буй халуун ногоотой үхсийн аюустай цахилгааныг аваад компьютерийн эд ангиудэд зориулж аюусгүй жижигхэн хазуурсан бүргэр шиг болгож өгдөг. Үүн дээр ямарваа нэгэн байдлаар мөнгө хэмнэж болохгүй. Хэрвээ энэ дэлбэрвэл багаа тэр чигт нь аваад явна даа. Ингэж их бодож хүнд юм өргөж байгаа юм чинь халан л үсттэй. Яг л үндэг шарж болохоор халуун болно. Тийм учраас синс болон хөргүүр хэрэгтэй болдог. Тэдний цор ганц ажил бол хоосон орон зай руу ойрлж халуун агаарыг үзэж гаргах юм. Ингэснээр таны үнэтэй компьютер хайрцуурсаад ямарваа нэгэн гуниг түүх болон үлдэхгүй юм аа. Эцэст нь кейс. Энэ бол үндсэндээ хүүдий цамц юм. Компьютерийг дөг харагдуулна, тоос шороноос хамгаална, бас таны засхуураа цэгцлээгүй орхисон тэр аимшигын замраагүй капсуудыг бусдын нүднээс нууж өгнө. Ингээд л болоо. Танд одоо сэтгэдэг компьютер бэлэн боллоо.